За 2019 оны хувилбар A за хими Е-шин шалгалт байгаа. За эхний 40 асуултыг нь бол нэгдүгээр хэсэг дээр бол ярьцсан. Одоо бүгдээрээ хоёрдугаар хэсгийг ярилцсанаа гэсэн үг. За хоёрдугаар хэсэг маань бол ер нь бол олон сонголттой бүтээх даалгавар байгаа. За бүгдээр эндээс санамжаа эхлээд харъя. Хоёрдугаар хэсэг дөрвөн даалгавартай. Хоёрдугаар хэсгийн даалгаврыг гүйцэтгэхдээ тооцоолж гаргасан эцсийн үр дүнгээ бүхэл тоонд шилжүүлж хариултын хуудсанд бичнэ гэсэн байна. За бүхэл тоонд шилжүүлэх юм байна. Тодорхой тоо гаргасан тохиолдолд таслалын арын тоо 5 ба түүнээс дээш байвал таслалын тоог нэгээр нэмэгдүүлнэ. За энийг бол та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Жишээлх юм бол 0.64 гэх юм бол 0.6-аар 65 байх юм бол 0.7-оор авна гэсэн үг. Таслалыг тэмдэгтээр тооцохгүй зөвхөн тоон утгыг авна гэсэн байна. За жишээлх юм бол 123 гэж гарах юм бол А-д нь бол 1 тэгээд Б-д нь бол 2, С-г нь 3 гэж одоо бөглөнө гэсэн үг байхгүй юу? Шаблоноо бөглөхдөө ерөнхийдөө бол маш анхааралтай байх ёстой гэдгийг та бүхэн маань мэдж байгаах. За эхлэе бүгдээрээ. За 2-ын 1-р асуулт чанарын урвалаар анион катионыг таних. За ер нь бол катион анионы тестийн хэсэг байна тийм ээ. За танд дараах хүснэгтэд өгөгдсөн химийн цэвэр бодисын усамлуудаас B, X, Y, Z гэсэн тэмдэглэгээ бүхий 4 усамлын дээж өгөгдөжээ. За мэдээлэл нь болохоор X гэсэн тэмдэглэгээ бүхий усамл нь цэнхэр өнгөтэй гэж. За усамл нь цэнхэр гэдэг чинь бол за эндээс харах юм бол мэдээж капр SO4 байна. За тэгвэл капр нэмэх 2 бол цэнхэр өнгөтэй байдаг шүү дээ ион нь. За G гэсэн тэмдэглэгээ бүхий усамлаас таслан авч лакмусын хөх цааст дүрхэд улаан өнгөтэй. За лакмусын хөх цааст одоо дүрхэд улаан өнгөтэй байна гэж энэ бол асидик буюу хүчлэг одоо юу байх нь бодис байх нь. За тэгэхээр энэ суйрлаг. За энэ бол улаан үзүүлэхгүй. За энэ бол жоохон улаавтар үзүүлнэ яагаад тэгэхээр жоохон сул хүчлэг. За энэ бол за энэ ерөнхийдөө бол баг хүчлэг тал руугаа гэсэн маш бараг сармаг. За энэ бол хүчлэг. За энэ бол жоохон сул хүчлэг. За энэ бол ер нь бол basic тал руугаа. За энэ бол basic буюу одоо суйрлаг. За энэ бол одоо яг дундаж сул хүчлэг тал руугаа. Ерөнхийдөө бол сармаг л гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол эндээс Z бодисыг харахаар эндээс хийнүүд маш олон хийнүүд ялгарсан байгаа. За жишээлбэл Z гэдэг бодис X гэдэг бодистой ямар нэг өөрчлөлт явагдаагүй гэж тийм. Тэгээ ингээ харахаар бол энэ А шулуур байх магадлал маш өндөр байна. Z нэгдэл. Яагаад тэгэхээр хүчлэг бол энэ өөрөө хүчлэг байна. Өөр хүчлэг нэгдэл бол ерөнхийдөө бол харагдахгүй байна. Тэгээ улаан өнгөсүүлэх. За тэгэхээр бид нар бол X бол шууд ойлгомжтой капр буюу зэсийн сульфат. За Y бол Z бол шууд А шулуур гэдэг бол таамаг бүгдээрээ шууд төвшүүлчих хэрэгтэй. За тэгээд цааш явъя. X гэдэг нэгдэл бол V-тэй хөх тунц үүсгдэг гэж уралд ороод. За харин V нь болохоор Y-та хий ялгарсан байдаг. V нь болоо бага хэмжээний дулаан ялгарна. За тэгэхээр энэ бол бага хэмжээний дулаан ялгарна гэхээр бол А шулуур гэдэг нь бол батлагдчихж байгаа. За V бол өөрөө натрийн OH байх магадлал маш өндөр байна. Учир нь тунц буулгаад капр сульфаттай уралд ороод тунц буулгана гэхээр капр OH 2 дахин гэдэг тунц бууж байгаа. Ер нь бол шилжилтийн металлын бүх гидроксидууд тунц байдаг шүү дээ. Тэгэхээр хөхөнгийн тунц гэхээр энэ бол натрийн OH байх магадлал маш өндөр байна. Ер нь бол натрийн OH байна. Тэгээ эндээс дулаан ялгаруулна гэсэн учраас бас натрийн OH гэдэг нь батлагдчихж байгаа. Ер нь бол хүчил сүртийн хооронд урал яваад тэр дундаас ус ялгаруулдаг энэ сармагч урал бол дандаа дулааныг ялгаруулдаг урал байдаг шүү дээ. За Y одоо бүр дээр ганц нэгдлээ одод дутуулдчихлээ. Энэ. За Y гэдэг нэгдэл бол юу вэ гэхээр V-тэй уралд ороод хий ялгаруулдаг. За бүгдээр хайгаад үзье. V-тэй уралд ороод хий ялгаруулах нь энэ ялгаруулна. За энэ ялгаруулахгүй. Натрийн OH-той уралд ороод хий ялгаруулах бодис бол за энэ ялгаруулна. За энэ хоёр байна.
За энэ бол бас ялгаруулж болно. Гэхдээ аммониум гидроксид гэд юу ахгүй бах. Халаавал ялгарах бах. За ингээд бодглохлоор энэ хоёрын аль нэгэнд л болох гэдэг нь л таныг хоёрын. За дараа нь болохоор x-д оролдороо тонц үүссэн гэж байна. За x бол капр гэсэн үг шүү дээ. Капрот орлол капр CO3 гэх тонц үүснэ. За энэ хоёр хоёулаа л ерөнхийдөө болох гэдэг байна. За эндээс бол хий ялгарна гэдгээр нь бол ерөнхийдөө натри 2 CO3 кали OH витэ оролдороо хий ялгарна гэхээр чи натри 2 CO3 NH3 гэдэг ер нь бол энэ байна л да хий ялгарна гэдгээр. Энэ. Тэгэхээр Y нэгдэл бол энэ байна. Одоо аммониум карбонат байх нэ. За ингээд бүгдээрээ бол бүх бодисууд бол таньчих байсан. За ABCD-гээ. За дараа нь болохоор химийн кинетик тийм ээ 2 дугаар асуулт. Химийн кинетикийн асуулт орж ирж байна. За химийн кинетиктэй холбоотой асуултан дээр за ингээд тухайн урвал маань өөрөө явагдсан байна. За гэсэн урвалын хурдны эренбийг тодорхойлохын тулд 20 градуст эхний бодисын концентрацаас хамаарсан 3 бүлэг туршилтыг явуулж анхны хурдыг хэмжин хүснэгтэд өгсөн үр дүнг харжээ гэж. За гаргаа авсан юм байна тийм ээ. За эндээс ингээд 3 туршилт явсан. За эхний туршилтан дээр бол одоо NO-гийн мойлыг өөрчлөхгүйгээр зөвхөн ус төрөгчийн мойлыг өөрчилсөн байна. За тэгэхэд бол урлагийн хурд өөрчлөгдөөгүй байна тий. Тэгэхээр энэ бол 0 зэрэг буюу урлагийн одоо эренб нь 0 байх нь ус төрөгчийнх. Яагаад тэгэхээр ерөөсөө ямар нэгэн урлагийн хурдад нөлөөлөл байхгүй байгаа байхгүй. Харин тэгэхээр B тэнцүү 0 болох гэдэг юм тийм ээ. B тэнцүү 0. Харин ус төрөгчийн концентрацийг одоо 1-ээс 3 гэсэн степээр харах юм бол ус төрөгчийн концентрацийг өөрчлөхгүйгээр энийг 2 дахин ихсэхэд урлагийн хурд нь 4 дахин ихссэн байна. 4 дахин ихссэн байна. За тэгэхээр бүгдээрээ уртлах коэффициент ерөөсөө мартаж болохгүй. Урлагийн хурдыг та бүхэн бичих бол 2-ын 2 зэрэгт гэсэн үг болчихжээ гэсэн үг. Яг тэгэхээр N2 ч юм бол 2 дахин илүү концентрацтай одоо орно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 2 дахин ихсэхэд 4 дахин ихснэ гэдэг чинь бол 2-ын 2 зэрэг тэгэхээр энэ бол 2 зэрэгттэй байна гэсэн үг. Эренб нь бол 2 болж таах гэдэг. 2. За жишээлбэл бол N-ог одоо 2 дахин ихсэхэд урлагийн хурд 4 дахин ихсээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ан квадрат байж таах гэдэг гэсэн үг. За ингээд олцсноо гэсэн үг амархан. Ер нь бол нэг нь өөрчлөгдөг, нөгөөдг нь өөрчлөөд тэгээ урлагийн хурд нь хэд дахин өөрчлөгдөж байгааг нь хөөгөөд олцдог л гэсэн үг. Маш симпл ер нь бол. За дараа нь болохоор за яг нь нэгдүгээр даалгавар бол ингээд А-г олох байсан юм байна. Олцсон 2 гээд. За хоёрдугаар даалгавар бол Б-г олох байсан юм байна. Олцсон 0 гээд. Б нь бол 0 гэсэн шүү дээ. Уралд бол ямар нэг нөлөөлөл байгаагүй. Дараа нь урлагийн хурдны нийт эренбийг олё гэж байна. 2 дээр нэмэх нь 0. Бүх одоо энэ реактант буюу уралжуудынх нь одоо эренбийн нийлбэр нь урлагийн эрен болдог. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 0 тэнцүү 2. За энэ урлагийн хурдны тогтмол нь за урлагийн хурдны тогтмолыг олно гэж байна тий. За К-г ол гэсэн үг. За энд бол бүгдээр томьёог өгсөн байгаа шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө бол за ерөнхийдөө бол ийм багш нуу гэдэг биччихлээ. Урлагийн хурдны тэртгэл маань ерөнхийдөө V тэнцүү К-г үржих нь NO-гийн квадрат гэсэн юм бол болчихж байгаа. За тэгэхээр бүгдөө орлуулад үзье. VR нь жишээлх юм бол 254 гэж юм тий. Хамгийн ихнийх дээр нь бодоод үзчихье. 250 заагш энэ дээр жоохон муух очих гэдэг нь 254 тэнцүү К-г үрждэг нь за энэ дээр тэг мянганы 15 байгааз тэг мянганы 15-ын квадрат. За энэ дээр ягаад ус төрөгчийг орхисон бэ гэхээр ус төрөгчийн одоо эренб нь 0 учраас ямар ч юуны концентрацтай байсан 0 зэрэгт нь бол 1 учраас энд болж талхацсан байгаа шүү. За эндээс бүгдээрээ К-г олчилт энэ тэгштэглээс К тэнцүү за огч нэнд ингээд бодоод гаргаад тавьчлаа. За К нь бол 11.3 өрчгөн 10-ын 3 зэрэгт гэсэн хэмжээтэй гарч байна. За тэгээ нэг центр нь бол таарж байгаа. За тэгээ 11 гээд ерөнхийдөө бол тоогоо орлуулад биччихнэ гэсэн үг та бүх. За 5 дахь асуулт болохоор за дээрх урвал нь эргэх урвал бөгөөд урвалын хурдад температурын үзүүлэх нөлөөг
судлан дараах үр дүн гаргаа авчээ гэж. За 400 Кельвинд ийм байсан, 500 ийм, 700 ийм, 800 ийм байсан гэж тий. За туршилтын үр дүнг ашиглан 400-аас 800 Кельвин температурт гурвын идэвхжлийн энерги ямар байх вэ гэж тийм ээ. За энэ бол ерөнхийдөө бол Арианусын тэгшдэглэр гараад ирнэ идэвхжлийн энерги бол энэ байна. За тэгэхээр энэ дөр бол ерөнхийдөө бүгдийг нөхцөн байна шүү дээ. Кануудыг нөхцөн. Тэгэхээр энэ бол температурын оронд одоо юу гэдэг нь Т2-ын оронд энд орлуулад нэг Т2-д орлуулад энийг Т1 ч юм уу. Аль аль нь л болно л доо. Энийг Т1-д орлуулад за энийг бол КТ1-д орлуулад тийм ээ. За энэ 20 гэснийг бол КТ2-т орлуулад. За ингээл эндээсээ идэвхжлийн энергийг бодоод олчно л гэсэн үг. За бүгдээр эндээс харъя. За бодсон нь бол за энд байна. За бодсныг багш нь оруулж энэ дээр гаргаад ирлээ. 400-аас 800 Кельвин температурт гурвын идэвхжлийн энерги нь болохоор LNKT2-ыг охон T1 тэгээ идэвхжил хасах идэвхжлийн энерги гээд ийм томьёонд орлуулад идэвхжлийн энерги нь болохоор бла 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 гэж явж сороогаад 667 килжоул ийм гарсан байна. Идэвхжлийн энерги ер нь бол энэ тэгшдэгтийн нөхцөн бүх юм нөхцөн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол маш амархан гэх юм уу да. Ерөнхийдөө жоохон математик хийгээл гаргачих байсан. Ийм бодлого байна тийм ээ. За дараагийнх нь болохоор 2-3 дугаар хэсэг хүчил төрөгч агуулсан органик нэгдлүүд. За гэж юм тий. За энэ дөр болохоор шинжээч үл мэдэгдэх шингэний шин чанарыг тодорхойлох зорилгоор 3 хэсэг туваан өөр өөр нөхцөлд хадгалаад хэсэг хугацааны дараа шинжилж үзэхэд А нэгдэл нь за ийм томьёотой. Б нэгдэл нь ийм томьёотой. За С нэгдэл нь болохоор ийм томьёотой болохыг тогтоосон гэж байна. За даалгавар нэгд нь болохоор хүснэгтийн өгөгдлийг ашиглан дараах даалгаврыг гүйцээнэ гэж байна. А нэгдлийн ангийн дугаар олно гэсэн байна тий. За бүгдээр хараа А нэгдэл бол 2А гэхээр хүчлийн ангидрид 1 сүрт карбон хүчил 2 сүрт карбон хүчил 1 сүрт хансан спирт 2 сүрт хансан спирт гэсэн. За энэ бол ерөнхийдөө хансан байж таарна. Тэгэхээр энэ бол 1 сүрт хансан спирт нь бол зохино яагаад тэгэхээр зөвхөн нэг одоо хүчил төрөгчтэй байгаа учраас. За тэгэхээр нэг дээр бол 5 байх гэдэг тийм ээ. Аашлаа. За энэ бол 5 номерыг таарах гэдэг энэ дээр. За дараагийнх нь B1 болохоор CnH2n тэгээд O. За тэгэхээр энэ бол альдгид болж таарах гэдэг. Альдгид бол яг таарна. За тэгэхээр нэг дабл бонд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол альдгид. За дараагийнх нь CnH2n тэгээд O гэсэн байна. За бүгдээр жишээлээ татаад үзье л да. CH3 C O OH гэх үзэх юм бол энэ C2H2 O2 гэдэг таарж байгаа. Тэгэхээр энэ бол хүчлийн карбоник сүрт карбон хүчил болыг таарж байгаа гэсэн үг. За дараагийнх руу бүгдээр оръё. За дараагийнх нь ямар нэгдэл байна гэж таарсан чинь хоёр дахь хэсэг рүү оръё. За шинжээч цаашид шинжилж үзэхэд А нэгдэл нь 24 г. За Б нэгдэл нь 5.8 г. С нэгдэл нь 7.4 г байсан бөгөөд В нэгдлийн томьёог тодорхойлохоор мөнгөний оксидын аммиакийн уусмал үйлчлэхэд ийм грамм мөнгө ялгарсан гэж. За даалгавар болохоор за одоо мөнгөний оксидын аммиакийн уусмал гэхэрч мөнгөний төлний уралд ордог байх нь. Тэгэхээр альдгид байх гэдэг юм тийм ээ. Б нэгдэл бол бас батлагдаад явж штэ. Тэгээ ийм грамм мөнгө ялгарсан гэдэг тийм. Тэгээд Б нэгдлийн томьёо ийм болвол одоо Д яг болоо гэсэн байна. За Б нэгдлийн ерөнхийд бол томьёог болоо л гэсэн үг. За бүгдээр биччихье. Урлын тэгшлийн багш бичээ тий. За эндээс ингээ харахад
CnH2n дээр нөхөн аргентум 2-оо. Тэгээд CnH2n O2 болоод эсэлдүүлж гин гэсэн үг. Тэгээд аргентум 2 мол ял гарч байна те. За эндээс харж байна. За тэгэхээр бол бид нар 21.6 гэдгийг 108-д хуваагаад үзэх юм бол ерөнхийдөө тухайн мойл нь гарчна. Гэхдээ бүгд бол 5.8 г 21.6 ялгарч байгаа бол 216-аас хэд вэ гэдээ одоо шууд энгийн пропорцоор бодох юм бол 58 г ялгарч байгаа. 58 энэ харагдаж байна. 58. За 58 гараад 58 нь одоо энэний масс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 58-аас 16 гасаад 14-д хуваачаар ерөнхийдөө 3 гарч байгаа. Тэгэхээр C3 H6 O буюу пропонал байсан байх нэ. За тэгэхээр бүгдээр бол энэ дээр D гэдэг нэгд нь бол C3. За D нь бол 3 байх нь. E нь болохоор 6 байх. За ингээд пропонал байсан байна. За дараагийнх нь болохоор даалгавар 3 C нэгдлийн нэрийн тохирох дугаар F-ийг олно гэж. За C нэгдэл бол 7.4 г гэсэн шүү дээ. Тэгэхээр 7.4 гэхээр 74 буюу 74 гэхээр бүгдээрээ яг тооцоо нэг жоохон тоо үзэх юм бол ерөнхий томьёоноос хайгаал олчихно гэсэн үг. CN H2N O2 тэнцүү 74 баг. За эндээс 32 байгаа. Одоо энэний чинь бас 32 шүү дээ оксижен чинь. За 14 тэнцүү 14N тэнцүү 74-өөс 32-ыг хасаад 42. За тэгэхээр N тэнцүү бас 3 гарчна. За N тэнцүү 3 байна гэдэг маань өөрөө C2 H5 сон буюу пропионы хүчил байх нэ. Тэгэхээр энэ бол пропаны хүчил. Гэ 2 нь бол зүг байсан байна. За анх авсан үл мэдэгдэх шингэний массыг олно гэж. За анх авсан үл мэдэгдэх шингэний массыг олно. За эндээс ингээд харах юм бол анх одоо үл мэдэгдэх тухайн шингэний 3 хэсэг хуваасан чинь тэгээ өөр одоо нөхцөлд хадгалсан чинь одоо энэ B, C нэгдлүүд одоо үүссэн баггүй юу? Гэ бодохоор чинь бүгдээр анх бол пропонол хадгалсан. Бүгдээр CN3 болсон шүү дээ. За пропонолыг хадгалаад тэр нь бол одоо эсэлдээд явчихсан гэсэн үг. Тэгэхээр анх бол B нэгдэл бол альдгид хүртэл эсэлдсэн. C нэгдэл бол одоо пропонол одоо acid хүртэл одоо хүчил хүртэл одоо эсэлдсэн гэсэн үг. Тэгэхээр бол бид нар бол анх энийг 0.1 мол гэдэг одоо 5.8 гэдээ олцсон шүү дээ. 0.1 мол. За энэ бол 74 буюу 0.1 мол. За эн чинь бол 24 гэдэг юутай байгаа. 24 гэдэг масс нь бол өгсөн байсан А нэгдэл. Нөгөөх нь 50.8, 5.8, нөгөөх нь 7.4. За энэ бол пропонолын масс нь 74-д нь хаах юм бол 0.1 мол байгаа. За энэ бас 0.1 мол байгаа. Молоор нь бодох юм бол. Яа тэгэхээр энэний чинь одоо пропоналын масс чинь өөрөө 58 г байхгүй. Тэгэхээр 5.8 нь 0.1 мол шүү дээ. За 74 г одоо пропонолын acid-ийн одоо пропонолын хүчил бол тэгэхэд бол энийх 0.1 мол болно гэсэн үг. 7.4 чинь өөрөө. За тэгэхээр 24 бол зүгээр C3 H7 OH чинь масс өөрөө 60 байгаа. Тэгэхээр 24 гэдэг чинь өөрөө 24-ийг 60 тухахаар 0.4 мол байгаа. За нийтдээ хэдэн мол байна гэж харахаар анх байсан молыг нь олох юм бол 0.4 дээр нэмдэг нь 0.1 нэмэх нь 0.1. 3 хэсэгт анх хуваасан гэсэн шүү дээ. За ингээд үзэхлээр энэ бол нийтдээ 0.6 мол одоо пропанол анх байсан гэж үзэж байгаа. За энийг 60-аар үржүүлчихээр одоо грамм молууд нь хураагдаад энэ бол грамм мол шүү дээ. Тэгэхээр 0.6-г үржих нь 60 буюу 3.6. За багш энэ дээр бол 3.6 гэвчиж. 3.6 г анх пропанол байсан байна гэд олчноо гэсэн 3.6 г. За ингээд бол дөрөвдүгээр асуулт дуснаа гэсэн үг. За дараагийнх нь металлын шинж гэдэг хэсэг байна. За металлын шинж гэдэг хэсгээр бол за хромын шинж чанарыг харуулсан схем өгчээ гэж. За тэгээд
Хоромын OH3-ыг халаагаад E нэгдлийг үүсгэдэг. L гэдэг нэгдлийг халаагаад E-ийг үүсгэдэг. Тэгээд энийг натрийн орчид оруулаад M нэгдэл үүсгэдэг. Гэт ингээд өгөгдсөн байна л да. За тэгэх юм бол эндээс энийг бол ерөөхдөө халаах юм бол юу үүсэх вэ гэхээр хором 2 O 3 буюу E нэгдэл бол ингээд оксид нүүснэ. За оксидыг нь натрийн орчид оруулахаар юу үүсэх вэ гэхээр та бүхэн мэдж байгаа. Энэ бол одоо амфотерик металлын оксид натрийн орчид орох юм бол энэ буюу хормейт үүсгэнэ. За дараа нь болохоор энийг задлсан байна тий. Халаасан байна. Халаасан чинь хоромын оксид үүссэн байна л да. За миний бодож байгаагаар бол L нэгдэл бол халаалтаар задлана гэхээр энэ байх бол. Биш ээ. Яг эн чинь бол валент нислэлтгүй юм өөр учраас энэ бол биш гэж таарна. Шууд халаахаар юу яасан гэхээр энэ байх гэдэг юм л да. Амархан халах нь бол энэ байна. Аммонио азот ялгараад тэгээд нэмэх нь H2-оо, нэмэх нь хором 2O3 гэдэг. Ер нь бол та бүхэн энийг халаах юм бол нөгөө одоо эн чинь бол өөрөө нэг улбар шар өнгөтэй. Тэгээ халаагаад ингэж задлчаар хором 2 O3 буюу нэг ногоон өнгөтэй юм үлдээд азот ялгараад тэгээд нэмэх нь H2-оо. Ингэж явдаг. За энийг бол галтуулын дэлбэрэлт гэдээ бас туршилтаар бас үзүүлээд байдаг шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол тэний өмнө дөрвийг тавиад хоромын өмнө тавихгүй тэгээд дөрвийг тавиад ингээд тэнцчих юм шүү дээ. Усны өмнө дөрвийг тавиад тэнцчихнэ. Коэффициент нь бол усны өмнө дөрвийг тавиад тэнцэнэ гэсэн үг. За энэ дөрөв гэдэг багш цаач. Усны өмнө дөрвийг тавиад тэнцэнэ. За тэгэхээр L нэгдэл бол шууд энэ байна. За K нэгдэл юу вэ гэдээ харъя. За K нэгдэл бол зөвхөн эсэлдүүлнэ гэж байгаа юм чинь энэ бол дан хором байх хэрэгтэй. Дан хоромыг оксижентэй оруулаад хором 2 O3-ыг гаргана гэсэн үг шүү дээ. За ингээд бодчих гэсэн үг. Ерөнхийдөө бол нэлээ амархан. Тэгэхээр иймэрхүү төрлийн болгоодыг бол та бүхэн эхлээд хамгийн мэдж байгаагаа шууд олно гэсэн үг байхгүй юу? За энийг шууд задлахаар хором 2 O3 нэмэх нь H2O. Өөр юм үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр E нэгдэл бол хором 2 O3 нь тодорхой болчлоо. За тэгэхээр ямар нэгдэл дээр оксижен нэмэхээр хором 2 O3 гарах вэ гэхээр дан хором дээр одоо хүчил төрш нэмжиж л хором 2 O3 гарна шүү дээ. За ингээд K нэгдэл бол ойлгомжтой болчлоо. За M нэгдэл бол та бүхэн жоохон мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ одоо амфотерик нэгдлийн оксидууд одоо юутай оролд натрийн оролд орол тухайн юуных нь иймэрхүү давсан үүсдэг. Натрийн хором O3. Энэ дөр бол ямар нэгэн байдлаар эсэлтгүй юм нь бол өөрчлөгдөхгүй. Зүгээр шууд эсэлтэн гэж гурлал бол биш. Зүгээр юу нь өөрчлөгдөж явдаг гэсэн үг. За ингэж бодчих байсан байна. За тэгээд нэгдүгээр асуулт бол K, L, M, N-ийг бол тодорхойлох байсан тодорхойлцсон. За K дан бодис нь хүйтэн концентрацтай хүхрийн хүчилтэй уралд ордоггүй боловч халаахад уралд ордог бол үүсэх бодисын дугаар Е-г сонгоно гэж. За А бодис бол яг дугаараар нь бүгдээрээ яач. За А бодис ямар дугаартай байсан бэ гэж харъя. К бодис ямар дугаартай байсан бэ гэдээ харах юм бол К бодис маань өөрөө хором буюу 7 дугаартай байсан байна. За L бодис бол энэ шүү дээ. 2 дугаартай байсан байна. За M бодис бол C буюу M бодис бол 3 дугаартай байсан байна. Натрийн хором O2. За дараагийнх нь болохоор N бодис бол D буюу N бодис маань өөрөө хором 2 O3 буюу 6 дугаартай байсан. За ингээд дугаараар нь нэрлэж байсан байна. За дараа нь болохоор K дан бодис нь хүйтэн концентрацтай хүрээлжлэл бол уралд ордоггүй гэхээр хором байж таараад байна. Тэгэд халаахад уралд явдаг гэсэн. За бүгдээр урлагийн шийдэл энийг биччихье. За хором бол H2-ээс 4-т оролд ороод хором 2-ээс 4 3 дахин тэгээ S 2 нэмэх нь H2-оо. Эсэлдэн гэж гурлаа шүү дээ. За энэ бол хөхрийн хүчил бол ер нь хүчтэй эсэлдүүлэгч байсан. Тэгэхээр хором 0 байж байгаад хором 3 болтлоо эсэлдэнэ гэсэн үг. За тэгээд Е бодисын дугаарыг сонгоо гэсэн байна. Тэгэхээр хором 2-ээс 4 3 дахин буюу 9 байсан байна тийм ээ. За тэгэхээр Е нэгдэл бол 9 гэсэн дугаартай байна. Энэ байна тий. Хором 2-ээс 4 3 дахин үүсэж байгаа бодисны учраас. За М бодисыг шүтлэг орчинд боромын усаар үйлчлэхэд
үүсдэг бодисын дугаарыг нэрлэнэ үү гэж байна. За M бодис маань өөрөө 3 дугаартай буюу натрий 2 хором O2 байна. Явагчны дурлалын шийтгэлийг гаргачлаа. За бором шүлтэг орчинд дурлалд явахаар юу өөрчлөгдөх вэ гэхээр энэ бол хором нэмэх 3 та байгаа. Эсэлтгүй хэмнэ. За тэгээд нэмэх 6 болон бүр эсэлтсэн байна тийм ээ. За тэгээд эсэлтэд юу эсэлтүүлээд байна гэвэл бором эсэлтүүлээд байгаа. Бором бол өөрөө электроныг аваад бором хасгуулад байгаа гэж үг. За ийм урвал явах байсан байна. За тэгээд эндээс G бодисын F бодисыг сонгоно. Тэгэхээр F бодис маань өөрөө натрий 2 хором 2 од болоо гэхээр дугаар нь хэд байна вэ? 4 байна. За тэгэхээр F бодис маань өөрөө 4 гэсэн дугаартай байх нэ. За ингээд татчихъя. F бодис бол 4 гэсэн дугаартай байна. За дараа нь K бодисыг холоортой уралд оруулахад үүсэх бодисын дугаарыг G-г сонгоно гэж. За K бодис маань өөрөө дан хором байгаа. За тэгэхээр холоортой уралд орохоор мэдээж хором холоор 3-ыг үүсгэнэ гэсэн үг. За энэ бол маш энгийн байна тийм ээ. Тэгэхээр 1 G бодис бол 1 дугаартай байна. За харин 5 дахь буюу хором нэмэх 3 аммиакийн уусмалт үүсгэх комплекс ионы дугаар H-г олно гэж. За энэ бол хором нэмэх 3 байна. Тэгээ аммиакийн нэг комплекс байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж 8 байна. Энэ дээрс хором энэ хоёр сонголт гарч ирж байна шүү дээ. Та 8 уу эсвэл 5 уу гэдэг. За багш нь энэ дээр биччихлээ. Хором нэмэх 3 бол NH3 та 6 ширхгийг нийлүүлээд хором NH3 6 дахин гэсэн юм комплекс юм үүсгдэг. За энэ дээр та бүх асууж магадгүй. Ягаад хором NH3 4 дахин байхгүй байгаа юм бэ гэдэг асууж магадгүй. За ягаад гэх юм бол ер нь бол 18-ын дүрм гэж байдаг. D орбиталтай. Энэ бол coordination chemistry дээр гарч ирдэг. Та их сургуульд орохоор үзнэ. За яагаад тэгдэг вэ гэхээр хором бол гадаад давхар D орбитал дээр бол ерөнхийдөө 6 электронтой байдаг. За хором нэмэх 3 гэхээр тухайн 6 электроныхоо 3-ыг алдчихдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол D орбитал дээр 3 электронтой болчихно. Тэгэхээр бол NH3 гэдэг маань өөрөө coordination буюу металтайгаа холбогдоход 2 lone pair өгдөг байхгүй юу? Lone pair өгöd coordinate bond гэж хэлдэг. Dative covalent холбоо гэж юу нь бол хэлдэг. За dative covalent холбоогоор холбогдохдоо за монголоор бол donor acceptor холбоо гэж бас ярьдээ шүү. Холбогдохдоо 2 электрон өгнө. Тэгэхээр 6 ширхэг NH3 чинь 2 электрон өгөхөөр нийтдээ 12 электрон гэж байгааз 12 электрон өгж гин. За өөрт нь бол 3 байсан. За ингээ 15 электронтой. Гэхдээ энэ бол юу гэдэг юм хором нэмэх 3 яг энэ кейс дээр бол юм болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол D6-гаар нэмэх юм бол 18 болоод байгаа ч. Тийм учраас энэ бол хангалттай юу гэдэг координашн хийх бололцоо байна гэсэн үг. Тийм учраас NH3 гэдэг нь бол 6-гаар нэмэгддэг гэсэн үг. За тэгээ яагаад 7 байж болохгүй байгаа гэж асуух юм бол энэ бол орон зайн хувьд бол хором гэдэг атом ингэ байж хахад орон зайн хувьд бол ингээд дөрөв нь бол юу гэдэг энэ нод наашаага гэж үзэлт тий бодчихъя. Энд лиганд гэдэг өгч багш. Заавал юу явахгүйгээр NH3 хүчгүйгээр нэг лиганд цаашаага орон зайн хувьд бол цаашаага лиганд энд лиганд байх юм бол дээрээс нь бас нэг лиганд за доороос нь бас нэг лиганд. За иймэрхүү байдлаар нэгдэнэ гэсэн үг байхгүй. За эндээс ахаад нэг лиганд ороод ирэхээр ерөнхийдөө бол түлхэлцээд эдгэр чи өөрөө ингээд том биеттэй шүү дээ энэ H3 ч. Тэгэхээр бол хоорондоо багтах зайвар ерөнхийдөө байхгүй гэсэн үг. Яг shape-ийг бодоод үзэх юм бол. За тэгэхээр бол ер нь бол дээдлэн 6 лиганд орж ирдэг ихэнхдээ. Тэгээд энийг бол octahedral гэж shapeтэй байдаг. За ингээд ерөнхийдөө бол 2 дугаар хэсэг маань бол дуусчлаа. За тэгээд хүүхдүүдэд амжилт хүсье. Ерөнхийдөө энэ шалгалтынхаа дугаар шалгалтын энэ хэлбэр энэ төрийг бол та бүхэн маань нэлээд сайн хараарай. Ялангуяа манай орчлонгийн хүүхдүүд бол энд бол нэлээд тасаагүй байх магадaltaй учраас монгол хэллэг тэгээд монгол энэ нэршлүүдээ бол нэлээд сайн мэдчих хэрэгтэй шүү гэдэг багш нь хэлье. За тэгээд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтаа түр баяртай.